Эхний мэндийг хүргэе. Сэтгцийн өөрчлөлттэй иргэн жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөж 3 настай охины хүн дээр гинтээсэн эрхийн шүүх хурлаллаа. Хурлаас Хэрэгтэн Батчулууныг гимбуруутай тооцож хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ялаанаас юм. Мөн түүнээс хохирогчийн нөхөр Совдон уягт 167.1 сая төгрөг, ах төмөрч өдөрт 31.6 сая, том охины асран хамгаалагчид 36.4 сая төгрөгийг гаргуулахар боллоо. Жиддоржийн Батчулууныг Эрэг үйл ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 1 заас 1 журамлан, тусгай ангийн 11 дугаар зүйлийн 3-т заасан, он царис хэрцгийгээр бие хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гимбуруутай. Эрэг үеийн тусгай ангийн 11 дугаар зүйлийн 3-т заасан, он царис хэрцгийгээр хохирч нарыг бие хамгаалж чадахгүй жирэмсэн гэдгийг мэдсээр байж, жирэмсэн хүн болон бага насны хүүхэд алсан гэмт хэрэг үйлдсэн гимбуруутай тус тооцоогоо. За шүүх хурал өглөөний 9 цаг 30 минутанд Баян зүрх Чингэлтэй Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүхэд эхэлж нийт 6 цаг орчим үргэлжлэж шийдвэрээ танилцууллаа. Шүүх хурал ол бүхэлдээ хаалттай явагдсан. Энэ хаалттай явах болсон шалтгаан нь бол гэмт хэргийн хохирогчид хүүхдүүд нөгөө талаас хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл яригдах учраас хаалттай явах нь зүйтэй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар үзсэн юм а. Түүнчлэн гэмт хэргийг үйлдсэн Батчулууны хувьд бол 2018, 2020 онд гэмт хэрэг үйлдсэн гимбуруутай тооцогдсон мөн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ ахуулж байсан. Иймээс одоо шүүх бүрэлдэхүүн тухайн иргэнийг гэмт хэрэг хүлээх чадвартай хэмээн үзсэн юм а. Ямар ч шүүх шударгуудыг халлаа. Хэдийгээр миний эхнэр маань бас ч ирэхгүй ч гэсэн, хүүхэд маань бас ч ирэхгүй ч гэсэн. Ялын үйл 14 хавц хэрэг бүхий одоо нотлох хоримтод үндэслэж шүүхийн шударга зарчим шийдвэр гарлаа. Энэ бол зөвхөн нэг гэмт хэрэг бишээ. Цаашдаа энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой. Тийм учраас хэрэг бүртгэл мөрдөн шалах ажиллагааг шуурхаа явуулж үнэн бодит байдлыг тогтоох асуудал чухал байсан. Тэр үнд ялын дээд хэмжээ өглөөгд миний босоод ирэхтэй юм байна. Тийм үлээ. Энэ үн чи яг уу тэгэл хэдий хоригж байсан бас амьд цорын байж л байгаа юм шүү дээ. Тэгэхэд миний ямар одоо босоод өндөгөөд ирэх хөштэй тэр бага насны хүүхдүүд төр тийм ээ. Гэмт хэрэгтэн Батчулуун нь Ховд аймгийн Харьяат 49 настай тоогччин мэргэжилтэй. Ганцаараа амьдардаг бөгөөд түүний асран хамгаалагчаар эгчийг нь тогтоосон байдаг. Өмнө нь 2 удаа гэмт хэрэг үлдэж шүүхээс гин буруутайг тогтоосон ч хэрэг хүлээх чадваргүй хэмээн үзэж 3 жил эмчилгээ хийлгэн сул чөлөөтэй явж байжээ. Энэ нь дахин гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн юм а. Мөн хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс тухайн хэрэгтэн эрүүл хүнс мэт нийгмийн харилцаанд оролцож ажил хийхээр хүсэлт гаргаж байсан гэдгийг мэдгдсэн. Түүнчлэн шүүх хурлын үеэр ч энгийн хүний нэгэн адил шүүгчийн асуултанд хариулж байлаа. Иймээс сэтгцийн өөрчлөлтөө иргэн дахин ийм хэрэг үйлдэлээс сэргийлж хараа хяналтыг сайжруулах, хэрэг хүлээх чадвартай эсгийг нарийн тогтоох, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг тодорхой олгох шаардлагатай байгааг бодит байдал харуулж байгаамаа. Түүнчлэн сэтгцийн өөрчлөлтөө иргэн гэмт хэрэг үйлдэхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Шүүх хурлын дараа Хэрэгтэн Батчулууныг 20 анги руу авч явсан юм а.